өгч байна. За хүчлийн бэрхшээлтэй иргэн хувь эзэмшдэг одоо эзэмшигч аж ахуй нэгжийн тоог нэгдүгээрт. За хоёрдугаарт нь дансаа хаалгасан аж ахуй нэгж байгууллагуудын чинь дунд хүчлийн бэрхшээлтэй иргэний одоо ажилдаг юм уу эсвэл үүсгэн байгуулагч нь байдаг. Тийм аж ахуй нэгжийн тоо байсан уу гэдэг хоёр асуултыг асуучаад дараа нь тодруулъя. За ажлыг их хариулъя. Татвар ерөнхий газрын дарга цогтноор Саранчулан гишүүний асуултанд хариулъя. Татвар ерөнхий газар цогтноор. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн талаарх мэдээллийг та хүсэж байна. За энэ мэдээллийг Улсын бүртгэлийн албатайгаа хамтраад боловсруулаад танд эргээгээд алд мичгээр хүргүүлье. Яг одоогоор бол тийм мэдээлэл алга байна. За. Саранчулан гишүүн тодруулж асууя. За хөгжлийн Саранчулан гишүүн тодруулж асууя. За харж байгаа биз? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бизнес хийдэг хүмүүсээ бид нар тоолдгүй юм биш үсттэй. Оруулж байгаа татварыг авах бол авдаг. Тэгвэл тооцоолдог мэдээлэл нь ил харагдахгүй шүү дээ. Одоо тэгвэл тоолоод бүртгээд яг үнэхээр хэдэн хүн аж ахуй нэгж одоо болоод татвар төлөөд ажиллагаа явт юм болоо. Тэр тоог нэгдүгürt гаргах хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт нь гаргачаад тэр дүн нь өнөөдөр ямар шоу хэмжээний байд юм болоо гэдгийг харахаар өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид ер нь ямар эко орон зай орчин байгаа асуудлыг бид нарын тооноос л дүгнэлт чинь гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэж дуусгаар энтер гэж 14 хоног хүлээхгүйгээр надад энэ мэдээллийг өнөөдрийн дотор яаралтай бэлдэж өгнө. Баярлалаа. За даваа хөгийн саяны хэлсэн мэдээллүүдийн бэлдээд өгөөрэй. Бичгээр бас асуултууд нь гүйцээгээд мэдээлэл өгчөөрэй. За даваа хөгийн бүрв даваагч асуултаас